чиглэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Лавга бол 1960-аас 1980-ад оны Монголын уран зохиолын шинжилгээний нэгэн том төлөөлөгч байна. Тэрээр уламжлалт хүүрнэлгээс илүүтэй хүний дотоод сэтгэлийг өнгөх, сэтгэл зүйн гүнзгий задлан шинжилгээ хийх аргыг голчилдог байв. Уран бүтээлийн онцлог нь хэм бол зохиолчийн уран бүтээлүүд нь яг л уран зураг шиг уянгалаг, гүн бодолтой байдаг. Тэрээр хүний хайр сэтгэл, ганцаардал, баяр баясгал, амьдралын эгэл бус агшнуудыг маш нарийнаар мэдэрч бичдэг нь түүний гол онцлог нь байв. Одоо өгүүлбэрүүдээс нь дурдъя. Манай подкастын 2 дахь хэсэг буюу зүрхний зүүд, тоонот, сарны сонот, дуугүй нүүдэл зэрэг өгүүлбэрүүд нь түүний Монголын богино өгүүлбэрийн мастер гэдгийг баталсан юм. Түүний зохиолуудад хүний мөн чанар болон хувь тавилангийн зурчил гол байр суурь эзэлдэг. Биелээгүй мөрөөдөл, сэтгэл үлдсэн нарийн дурсамж зэргийг тэрээр эмгэнэл гэхээсээ илүү хүний амьдралын гэрэлтүүлэх гэрэл гэж харуулдаг онцлогтой. Одоо бүгдээрээ энэхүү зохиолд бидний харж байгаа дүрүүдтэй шинжилгээ хийлдээ. Энэ зохиолд бидний харж байгаа дүрүүд нь бүгд бодит биш. Зарим нь дурсамжинд оршдог. Дурсамж бол магадгүй бидэнтэй хамгийн ойрхон хэрнээ хизээж хүрч чадахгүй хэсэгхэн зургийн цаг хугацаа байх. Гол дүр би түүнийг тэр гэж дуудмаар байна. Энэ дүр бол маш эмзэг бөгөөд ухаалаг нэгэн. Тэрээр ганцаардлыг зовлон гэж хардаггүй. Харин өөрийгөө таних боломж гэж хардаг. Түүний дүр бол эргцүүлэгч хүний дүр юм. Тэрээр өнгөрсөн залуу насаа гаргасан алдаагаа биелээгүй мөрөөдлөө үзэн ятахгүйгээр маш их хайрлаж, хүндэтгэж ханддаг. Энэ түүнийг сэтгэл зүйн хувьд асар өндөр боловсралтай, амьдралыг уучлж чадсан хүн гэдгийг харуулна. Дурсамжиндах бүсгүй. Зохиол нэрэн дурддаггүй ч түүний дүр маш тод. Тэр бол гол дүрийн зүрхний зүүдний эзэн. Тэр бүсгүй бол бодит хүн гэхээсээ илүүтэйгээр гол дүрийн алдсан боломж, нэндэг хайр, биелээгүй аз жаргалын бэлэгдэл юм. Тэрээр гол дүрийн сэтгэлд үргэлж залуугаараа үргэлж үзэсгэлэнтэйгээрээ үлджээ. Би хувь тавиланч гэсэн энэ зохиолын нэгэн дүр гэж үзмээр байна. Энэ зохиолд хувь тавилан өөрөө нэгийнхэн дүр болж оршдог. Хүмүүсийг салгадаг, хүслийг мохоодог, эцэст нь ухаарал, хайрладаг тэр үл үзэгдэгч хүчийг лавгагай маш уран дурсалжээ. Зохиолын хэсгээс иш татъя. Заримдаа бид өнгөрсөн рүүгээ эргэж хардаг. Заримдаа бид өнгөрсөн рүүгээ эргэж хараад хэрвээ тэр үед би өөр зам сонгосон бол яах байсан бэ гэж асуудаг. Гэхдээ амьдрал бол зөвхөн биелсэн хүслээр хэмжигддэг зүйл биш ажээ. Зүрхний гүнэлтсэн хинт ч хэлээгүй тэрхүү зүуд мэд биелээгүй мөрөөдлүүд минь өнөөдөр намайг хүн чигээр минь хадгалж байгааг би мэдэрч байна. Тэр хайр, тэр хүсэл, тэр итгэл биелээгүй ч гэлээ сэтгэлд гэрэл болон үлджээ. Хүн зөвхөн бодит зүйлээр бос зүрхнийхээ зүүдээр тэтгэгдэж амьдардаг юм. Биелээгүй мөрөөдөл бол алдаа биш. Харин хүний илүү зөөлөн, илүү ухаалаг болгодог сэтгэлийн нэгэн ариусгал юм. Миний зүрхний зүүд намайг үргэлж дулаацуулж ирээдүрөө алхах гүр минь болсоор ирлээ. Зүрхний зүүд гэж яг юу вэ? Зохиолын үйл явдал гол дүрийн бодлын орсгал дунд өрнөн. Тэрээр хэрв би
тэр үед өөрөө шийдсэн бол гэж асуудаг. Энэ бол бидний хүн бүрийн нэг асуулт. Гэвч бидэнд гайхалтай хариултыг зохиолч минь өгсөн. Биелээгүй мөрөөдөл бол хохирол биш, харин баялаг юм. Зүрхэндээ тэрхүү зүүд шиг нэмдэн зүйлийг хадгалж явдаг учраас л хүн хүнээрээ үлддэг. Зүрх нь хатуурдаггүй. Зохиолын төгсөлд гол дор өнгөрсөн төгөө хэвлэрч сэтгэл нь амардаг. Тэрхүү зүрхний зүүдэн түүнийг урагшаалхуулах, амьдралын хатууг зөөлөх дотоод сэтгэл нь болж хувирдаг. Би нэгэн кинон дээрээс сонсч байсан юм л да. Хүн дурсамжаараа тэтгэгдэж амьдардаг. Дурсамжийг бид зүүд болгон шүн болгон дахин нэг удаа хардаг гэж. Дүгнэлт. Зүрхний зүүд өгүүлэлгээр бидэнд сэтгэлийн амар амгалан хаанаас хайхыг зааж өгч байна. Тэрхүү амар амгалан гадаад орчноос бус, харин өөрийнхөө дурсамж, хайр, биелээгүй ч гэсэн нандин хിവэр үлдсэн хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг юм. Өнөөдөр бид Че Лотадамын гэрээслэлээр амьдралын гадаад баганд хөдөлмөр, эв нэгдлийг ярилцсан бол Че Лавгийн зүрхний зүүдээр хүний дотоод ертөнц, сэтгэлийн гэрлийн тухай өгүүллээ. Эдгээр хоёр зохиол нийлээд хүний амьдралын бүтэн дүр зургийг гаргаж байна. Би энэ хоёр зохиолыг тэрхэн бүчэд зүгээр л юу ч бодохгүй сонгон авсан. Ягаад гэвэл энэхүү хоёр зохиол хоорондоо яг л ямар нэгэн холбоотой юм шиг санагдсан. Магадгүй дарааллаад байж байсан болохоор сонгосон байж магадгүй. Гэхдээ уншаад үзэхэд үнэхээр надад нэгийг бодготуулж хоёрыг санагдуулж байна. Ягаад ч юм энэ хоёр зохиолыг сонгон авсандаа би үнэхээр их баярлж байна. Эхний хэсгээр би өөрийнхөө хөдөлмөр, үн цэнийг ямар гэдгийг мэдэрсэн бол хоёр дахь хэсгээрээ би хүний дотоод сэтгэл ямар байдаг вэ? Яасан агуу юм бэ гэдгийг мэдэрч авлаа. Үнэхээр л тэд Монголын уран зохиолын нэрц зураачд юм. Үнэхээр л тэд хүний сэтгэлийг яг л алган дээрээ тавьсан юм шиг хардаг хүмүүс юм. Энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дутуу төлмөгч гэсэн хичээн хийсэн миний энэхүү подкаст минь ингээд өндөрлөж байна. Баяртай баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Тунбай. Дараагийн дугаараар уулзах хүртлээр түр баяртай.